Сар шинийн баярын дугаар үргэлжлэж байна үзэгчдээ. Өнөөдөр сар шинийн сайхан өдрөөр бидэнтэй хамт байгаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд амралтын хөтөлбөрийнхөө дараагийн зочныг та бүхэнд танилцуулъя. Өнөөдөр манай студийн зочин хамирт хил хуурч бие биелэж Батням хүрэлцэн ирсэн байна. Та сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна. Та бүхэн сайхан шинэлж байна. Сайхан шинэлж байна. Мэдээж та өөрөө бол өв тэгч хүн байна. За энэ сайхан одоо Монголынхаа өвийг тээж ингэж явж байгаа таны өөрийн омогшил, өөрийн бахархал бас юу гэдэг вэ? За мэдээж Монгол хүний омогшил, тэр бахтам сэтгэл, тэр уртын дуу морин хор бие биелгээг харах төдийд бидний бага ахуй наснаасаа мэдэрж ирсэн, сонсож ирсэн, тэр ихтгэл ээжийнхаа бүүийн дуунаас шингэж ирсэн тэр хөгөгчгээр дамжиж бидний энэ гайхалтай өв соёл өдий хүртэл олон зуун жилийн турш язгуур хэвээрээ хадгалагдаад ирсэн байна. Тэгээд хамгийн ихний бахархал гэх юм бол түрүүнд бууж байгаа зүйл бол ялцчихгүй ээж аавын бүү энэ дөө. Ягаад ээж аав ингэж хэлж байгаа вэ гэхээр манай ээж ч бүү хэлдэг, адилхан аав ч гэсэн бүү хэлдэг тийм. Тэгэлдэг бай. Тийм аав маань бүр баг ээжээс илүү бүү хэлдэг тийм. Дуунд их дуртай тийм хүн. Тийм учраас Монгол хүний тэр язгуурын мөн чанар хамгийн эхлүүлээд дуу хуураар орж ирдэг. Дуу хуураар орж ирэхийн хамгийн эхлэлийг бол тэр ихэн хөвлөд байхад нь аав нь эхнэрийнхээ хөвлөдөө яриад тэгээ хүүхдтэйгээ яриад тэгээ мэндэлсэн цагаас нь хойш аав ээжи хоёр одоо эмээ өвөө хоёр нь хамтдаа бүү хэлсэн. Тэр бүүийн дуунаас бол язгуур энэ бидний гайхалтай өв уламжлал аман аялгуугаар амьд хүний амьсгаагаар дамжиж ирдэг. Тийм учраас миний хувьд бол энэ одоо тоглолтын хөгжмийн зэмсгүүд маань өвлөө уламжилж авсан одоо энэ үйл хөөрхтний шүтэлцээ дурлагын энэ төрөл маань өөрөө бас яг л энэ аман аялгуу амаар амьсгаагаар дамждаг учраас Монгол хүний амнаас гарч байгаа үг болгоно нь одоо шидтэй хүчтэй байдагтай адилхан тэр амьсгал болгон тэр их шиг болгоно нь дуу хуур болгоно нь гайхалтай өв соёлыг бас тээж байдгийг сайхан хариулт байна. Дотор бол тэгж бодогдсон. Тийм тэгээ өнөөдөр бас энэ цагаан сарын тусгай дугаар дээрээ таныг урьсан нь бас учиртай. Яагаад гэвэл өнөөдөр энэ одоо сайхан цагаан сараараа бид нар чинь үндэснийхээ үнэт зүйлсийг ойлгож, таньж, дээрэс нь үүнийгээ маш хүндлэх цаг үе. Ийм учраас хил хуурч гэдэг энэ хүнийг урьсны учраас одоо энэхүү хил хуур гэдэг хөгжмийг илүү сайхан танилцуулмаар байна. За тэгээд ер нь ингээ миний дэргэд жишээ нь би энэ хөгжмийг бол ингээд өнөөдөр анх удаа харлаа л та. За энэ хөгжим бол номон хуур гэдэг хөгжим. Зүг. За ер нь бол ингээ харах юм бол яг ном сум тийм. За эртний хүннүүгийн бааtruуд хоорондоо номын хөвчөө цохиж морд тохоо өгдөг гэсэн. За одоо нэг цохох юм бол одоо 50 байна. Хил 50 байна. Одоо гаднаас дайн дайчин дэгдээгүй байна. Дайсан самун үүсээгүй байна гэж үзээд хоёр цохвол за анхаараарай. Гурав цохвол одоо за бултын ухрыгч гэдэг юм уу? Буцаа дутаа гэдэг ч юм уу. Тэр одоо анхны цэргийн хөгжмийн зэмсэгт бол ашиглагдаж байсан. Тэгэхээр ер нь хөгжмийн зэмсэг дотор энэ цэргийн хөгжмийн зэмсгүүд бол монголчуудад маш их өвлөгдөж ирсэн байдаг. Жишээлбэл одоо харан хөгжим, хэц хэнгэрэг, за тэгээ мөн энэ номон хуур гэх мэтчлэн хөгжмийн зэмсгүүд бол дайчин эрсийг одоо тэр омогшил, тэр зоргийг бадраахын тулд мөн хоорондоо одоо тэр ярилцдаг хэлээрээ тэр заавал ам хэлээрээ ярихгүй ч гэлээ тэр химнэл ритмээр хоорондоо харилцдаг байсан. Өдгөө бол зарим нь бол бөөгийн зан үйлд ашиглагддаг. Зарим нь бол ингээд хөгжмийн зэмсэг болоод хөгжөөд ирсэн байна. За ёстой сони юм байна тий. Тэгвэл таны барьж байгааг бол холсон хуурын нэг төрөл юм болов уу гэж анхаас харж байлаа гэсэн шал өөр болоо. За ерөнхийдөө бол энийг бол хамгийн одоо Монголд анх түгээн дэлгэрүүлж судалсан хүн бол одоо соёл урлагийн сургуулийн хүндэт багш Од Сүрэн гэж Хөмөний гахалтай багш байгаа. ЮНЕСКО соёлын өвд Хөмийг одоо бүртгүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан хүн. За тэгээд эртний одоо нүүдэлчдийн хүннүүгийн ялангуяа бааtruуд бол хоорондоо энэ хөгжмийн зэмсгийг ашигладаг байсныг бол судлаад за түүний
цэргийн дарга нь эсрэгээрээ нөгөө шавь нь одоо таш жаргал гэдэг гайхалтай бас одоо генерал Ахмад генерал хүн энэ хөгжмийг өөрөө оролдож хийгээд бага ахуй насндаа холсон уур татдаг байсан. Одоо ээж нь эгч нь холсон ууртай байсан учраас илүү энэ хөгжмийг одоо урлагт ахиж одоо ингээд судалгааны хувьд бол судалгааны эргэлтэнд оруулж урлагт бол энэ хөгжмийн зэмсгийг хийж нэвтрүүлсэн тийм тохиолдлууд байгаа. Бусад газруудад бол яг одоо туваа ч юм уу за тэгээ алтан хязгаарын ус ч юм уу тэдэг дээр бол нэг цөөн тооны бас энэ хөгжмийг тоглодог хэсэг бүлэг холдуурууд бас олдсон байна. Тэгээд юу юм л да хил хуур холсон хуурыг ер нь бол одоо яг түүхэнд үзэж байгаагаар хамгийн эртний хөгжмүүдийн нэг гэж үзээд байдаг шүү дээ. Тэгээд таны яг дарж байгаа энэ хөгжмийг жишээ нь харахад ингээд дээр нь одоо сийлсэн сийлдрүүдийн хүртэл яг ийм эртний дүр төрхийг харуулж манай тас жаргал ухаан хийцэн өөрөө ийм сайхан. Хамгийн гол нь энэ утга санааг нь илэрхийлж байгаа. Тэ одоо энэ ном сум барьсан хүн хадны зураг одоо буугах тэ энэ дүр төрслүүд нь бол одоо Монгол зургийн аргаар хийгдсэн. Энийг бол илүү одоо өөрийнхөө энэ бол одоо хүний тухайн тас жаргал гэдэг одоо урлаачийн маань оюуны өмчн одоо ингээд өөрийнхөө одоо оюун санаагаар бүтээсэн юм бүтээл байна. Ямар ерөнхийдөө бол эртний бааtruуд нумаад дэлдэж цогж хоорондоо морз тохиогддог гэж байна. За мөн яг энэ хөгжимтэй хил хуур гэдэг хөгжимтэй хослуулаад ингээд ярих юм бол холбогдох юм бол энэ хөгжмийн зэмсэг маань хамгийн эртний одоо хөгжмийн зэмсгийн олдураар одоогоор бол хамгийн эртний хөгжмийн зэмсэгт бол тооцогдож байгаа. За жишээлбэл одоо Хүннүүгийн булшнаас гэж үзэх юм бол Төв аймгийн одоо Алтан булгас сумын Морин толгойн булш гэж байгаа. Туулын хөндийн ийм хэсэг газар. Тэн дээр бол Морин толгойн булш гэж байгаа. Хүннүүгийн булшнаас одоо 1920 дугаар зууны сүүл үед бол Монголын нэрт эрдэмтэд археологчд бол түүнийг олоод цэвэнд орж өгч байгаа. Археологч бол олоод ингээд тэр дотроос ясан хуур хөгжмийн зэмсгийг олсон. Түүнээс өмнө бол яг одоогийн Хятадын зүүн Монголын нутаг одоогийн одоо энэ Монголын нутгаас бол зүүн урагшаа хэсэгт бол одоогийн Хятадын өвөр Монголын нутгаас бол хэд хэдэн хуурууд олдсон байдаг. Гэхдээ тухайн үед бол тэр эрдэмтэд нь яг энэ хөгжим гэж мэдж байгаагүй. Одоо хэмнэлийн машины зөв холигч те төхөөрөмж бас бүтнээр бас олдохгүй шүү дээ. Хөгжмийн зэмсэг биш одоо оёдлын зэвсэг гэж одоо тэр таамаглаж байсан дээр бол биччихсэн. Ягаад гэвэл тэд нарын өөрсдийнх нь соёлд нь өөрсдийнх нь хэрэглээнд нь тэр байдаг учраас тэрийг үлдээж ирсэн. Тэрийг хожим бол Монголын эрдэмтэд археологч нэрт археологчд олж ирээд за энэ бол хулсан хуур юм гэдгийг бол тэр булшнаас олдсон олдураас олдсон байгаа. Тэр хамгийн гол нь Хүннүг үеэс яаж хадгалагдаад ирсэн бэ гэхээр тэр маш цэвдэг хүйтэн тийм учраас дотроо бол ямар нэгэн ялзрал гэмтэл бол учраагүй. Хамгийн олдсон олдураасаа бол хамгийн одоо төгс гэж хэлж болох байц. Гоё хэлбэр дүрстэй, бараг ийм сэв зураас ч байхгүй тэгж их хийсэн нарийн бүтцтэй байсан. Тэгэхээр эртний хөгжмийн зэмсгүүдийн өвөг нь бол ялцчихгүй ясан хуур дундаа Хүннүүгийн ясан хуур гэж нэрлэгдэв. Тэр нь одоо явн явсаар хулсан хуур болоод хулсан хуураасаа одоо металлаар хийдэг болоод төмөр хуур гэж одоо олноо нэрийддэг тэгж дууддаг. Тийм энд бас төмөр хуур нь байна те. Би бас хараад их гайхсан. Төмөр хуур бас энэ одоо хулсан хуур маань байна. Хулсан хуур маань. Дээхэн үед бол яг нөгөө бөөснөө шүүр гэдэг ийм нарийн ширхтэй сан байдаг байсан. Тий нэг юм хулсан тий хулсан. Тэгмээд тэрний энэ шүдийн түүж авч байгаад ингээд нэг юм нуруу нүлтэдэг юм байна. Тэрийг нь одоо дээхэн үеийн хониндоо явдаг охтууд хүүхнүүд хоорондоо ингээд гэрээсээ тэвэн барьж гараад тэр юугаа ингээд тэвэнгээр өдөржин зорсоор байгаад ингээ хилийг гаргаад ирдэг. Тэгээ энэ дотроо энэ унжлага цацлага буюу энэ цацгуудыг энэ уяаг нь хийгээд тэгээ хоорондоо татаж тоглож хоньны бэлчээр өдөртөө одоо те юу хийх вэ? Дуугаан дуулна, холсон хураа татдаг. Тийм байдаг нь одоо лодонгийн нэрт зохиолчд лодонгийн төдүүгаан эсэнүүд нариглолууд дээр бол нэлээд бас дурддагдсан байдаг. Тэгэхээр бол энэ холсон хур хөгжим зэмсэг бол яг энэ хүүхдүүдийн те одоо наадгай мэт өдөр тутмын хэрэглээнд нь жинхэнэ ахуй соёлын нэг хэсэг байна. Тийм, ахуй соёлын нэг хэсэг. Тэр сэтгэлгээний хувьд тэр ахуйн хувьд бол монголчуудаа их төсөөтэй. Мориод эдэлдэг, анчин тэр ийм тайгын анчид гэж өөрсдөө
амгшиж ярьдаг. Тэр дундаа бол яг тэр бөөнөр ашигладаг энэ төмөр хуур, якут хуурыг бол якутууд бол хомус гэж нэрлэдэг байгаа. Хомус. Магадгүй тэр нь хомо гэдэг үг нь хөөмий гэдэг үгнээс үүссэн байх гэдэг зарим эрдэмтдийн бас таамаглал байна. Хомос бич нөгөө бас нөгөө хүн төрлөختний нөгөө тийм бас байж болох юм тийм. Тэгээд шүү дээ тэрнтэй адилхан тийм. Якутын өөрсдийн одоо хэл аялганд нь жишээлбэл маш олон монгол үгнүүд байдаг. Одоо баярлаа гэдэг үгийг жишээлбэл магтаал гэдэг ч юм уу. Магтаал гэж байгаа юм шиг. Тиймэрхүү одоо монгол үгнүүд бол маш их байдаг. Тэгээд ер нь бол соёлын хувьд угаасаа нэг тэгээд ингээд зэрэгэлдээ оршиж байгаа бид нар ахын дүүс учраас энэ хэл хуруу хөгжмийн зэмсгийг илүүтэй сайн хийсэн. Хамгийн гол нь тэнд яагаад илүү хөгжсөн бэ? Яагаад илүү байдаг вэ гэхээр уран дарахчул ихтэй мөнгөөр их одоо мөнгө болон металлыг маш сайн боловсруулж маш сайн уран хийц хийдэг учраас тэдгээрийн одоо якутын хоорнууд бол дэлхийн хамгийн одоо үнэтэй чанартай гоё дууралтай хоорнуудыг бол якутууд бол хийдэг. Яг хөгжим талаас хамгийн хөгжсөн нь бол Франц, Герман, Австри гэсэн улсуудтай бас сонирн байгаа шүү тий. Одоо тод илүү одоо хөгжим талаас одоо симфон дээр жишээлбэл одоо бүхэлдээ 2 анги хөгжмийн зохиол зөвхөн хэл хуурт зориулж бичигдсэн 16 17 дугаар зууны үеийн хэл одоо учир нь яг л тийм болчихж байгаа юм. Европын соёлд ягаад ороод ирчихсэн бэ? Магадгүй торгоны замаар ч юм уу одоо одоогийн өвөр Монголын нутгаас олдсон гэдэг Хятадын нутгаас олдсон ингээд Монголын төв хэсгээр дайраад тэгээд одоо зүүн Европ руу хөгжсөн гэж ярьдаг. Европт очоод илүү энэ төмөр хэлбэрээр буюу металл хэлбэрээр илүү хөгжүүлсэн. Тухайн үед бол одоо яг цаг хугацаагийн нарийн дурдах юм бол за миний санаж байгаа миний одоо уншсан судалгаанууд дээр бол 15 16 дугаар зууны үед бол энэ хөгжмийн зэмсгийг бол бүгд маш сайн мэддэг, тоглодог байсан. Тэгэхээр тэрнээс өмнө бол ороод ирсэн байна. Мөн Япон дээр хүртэл Японы одоо Хоккайдо мужид дээр за мөн Японд одоо Айно гэдэг үндэстэн байдаг. Өөрсдийн гэсэн бас хэл аялагтай. Якутуудтай нэлийн төстэй шахуу тийм одоо хэл аялагтай. Зарим айночууд бол өөрсдийгөө бид нар бол ингээд Сибирис ингээд нүгэд энд ирсэн юм а гэдэг. Тэр мужид нь болохоор бүр маш хүйтэн Японы хамгийн хүйтэн хэсэг. Одоо адилхан Монголтай адилхан одоо Сибиртэй тосон цэнгэл гэдэгтэй л идэх байгаа шүү дээ тийм ээ. Тийм байна. Тийм хүйтэн газар Япон бол одоо далаатай ойрхон хэсгээр бол хаваалуу тий. Тэгэхээр тэр нэлээд хойд хэсгээр бүсээсээ хойшоо явах нь бүсээсээ хойшоо байгаа. Тэр зүүн хувьд ч гэсэн холбоод үзэхэр бас байж болох. Тийм байна. Тийм их газар салаагүй үед тэр тэвүүд нийлэг байхад явж исэн байх боломжтой байгаа. Тэгэхээр бол ингээд Японд тэр хаа байсан Японд тэр ингээд салцсан тэр арлын улсад ч байгаа даа тэр Тайванд ч байна те ингээд Сибирт ч байна Герман Австрид хүртэл бүр илүү хөгжим гэдэг утгаараа маш өндөр түвшинд хөгжсөн. Тэгээд бол энийг ингээд нотлоод одоо монголчууд бол нэг л хуураараа өөрийн ая аялгаугаа тоглодог бол одоо тэр Герман, Франц, Австрид бол бүр энийг ингээд нэг октав төгөлдөр нэг октав дээр ингээд бүх хуурнуудаа нотлоод нотоор нь тоглодог. Нэг гартаа зэрэг 6 одоо хуур барьж байгаа тоглодог гэх мэтчлэн илүү хөгжсөн байгаа. Тэгэхээр энэ хөгжмийн зэмсэг бол дэлхийн 160 орнд тархсан байдаг нь өөрөө энэ хөгжим бол эртний хөгжмийн зэмсэг гэдэг юм бас нэг талаас нь нотлохоо нэ. Тэгээд бол буцаж одоо Европоос Евроаз руу орж ирээд Евроаз дээр одоо тэр якутууд илүү энэ хөгжмийн зэмсгийг илүү нарийн төвшөнд илүү уламжлалт тоглох арга барилыг бас илүү сайн судалж өдгөө ЮНЕСКО соёлын бүртгүүлсэн байна. За тэгэхээр энэ хөгжим бол өөрөө тун сонирхолтой. Түүхийн хувьд бол ингээ бүр тэрчээрээ зөвхөн Монголын түүхээс ингээ хальж гарахаар сэдв байна л да. За тэгээд өнөөдөр бас манай SBN-ийг үзэж байгаа эрхэм үзэгчтэй хамгийн түрүүлж таны энэ одоо сайхан эзэмсэн энэ хэл хуурын аялгауг нэг бидэнд сонирдуулаач гэж хүсмээр байна. За. Яа, сайхан. За одоо номон хуур хөгжмийн зэмсгийн аялгауг. За тэгээ номон хуур ер нь бол яг цухас тухсхан дуртаад ийм дууралттай ийм онцлогтой гэж бас нэг өнөөдөр хэл хуурын уламжлалт тоглох арга барилыг нь бас хальт ингээд танилцуулаад явчих гэж бодлоо. За номон хуур бол яг л амны хайрцагаар хүний амьсгалаар дуурдаг. Тэгээд энэ яг л энийг цохиж дэлдэж тоглолдог юм хөгжим.
Бас их сонирхолтой доо та. Ёстой л цаанаасаа бүр нэг юм нөгөө монгол хүний бүр нэг генетикийн тэр кодыг бүр гаргаж ирнэ гэдэг шиг ер нь тийм бүр угийн юу байгаа. Ингээ химэлэн нэг өөрөө ирэхгүй ингээ нэг биелгээ хэмээх биелгээ хийж тийм яг л нэг тэгж бодож юм. Цуурын хөгөх шигтэй, цуурын датлахтай бас их төхөв сонсох. Тийм байна. За одоо холсон хуурыг. За холсон хуурыг бол хэвшлийн хүмүүс яг ам дээр барьж байгаа татдаг бол би яг одоо говьолтай, баян хонгор гэдэг тэр газруудын хүмүүсийн уламжлалт тоглох арга барилаар буюу ингээд амнаасаа холдуулж ойртуулдаг энэ арга. За. За ингэж яг ихэвчлэн бол хүмүүс яг ингээл ам дээрээ барьж байгаа амныхаа хайрцгаар тоглодог бол яг уламжлалт тоглох арга барил дээр нэлээд бас олон жил тоглож ийж аав ээжээсээ өвлөн авч ийж яг энийг яг таны бас өөрийн судлах түн биш үү? Энэ алтайн дээр одоо сайхан одоо баруун алтайн өөрсдийнх нь тэр сүрлэг уулсан. Усудаас начиж эн чи одоо судлаа гэсэн үг шүү дээ. Бас нэг сайхан бай сайхан мангаагаад тэг хүний анхаарлыг их сайн татдаг. Анхаарлын төвшөнд их аваачдаг. Бас гайхалтай зэмсэг юм аа. Шал ондоо штэ. Тэгээд нэг юм хүний гүн тайвшралд бас оруулдаг юм болов уу гэж би сая өөрөө бодож мэдэрч суулаа. Дээхэн үед бол цахилдгаар одоо ингээ хавар болохоор цахилдаг ургадаг тий. Цахилдагны иш одоо тэр ногоо хэсгээр нь ингэж бас тоглодог байсан гэж. За. Ер нь ингээд энэ хөгжмийн зэмсэгтэй таарлцсан ч юм уу хүмүүсээс асуухаар би багадаа ингээд фритгээр тоглодог байсан, төмрөөр тоглодог байсан. Тэгээд ингээд цахилдгаар тоглодог байсан гэж ярьдаг. Тэгэхээр магадгүй тэр энэ хөгжмийн зэмсэг ерөөсөө байгаль дээрээс одоо цуур хөгжмийг ч ихсэн одоо бид нэр байглаасаа ургамлаар одоо хийгээд тоглох бүрийдээ шинээр уралдаг байсантай адилхан тоглох бүрийдээ тэр цахилдгаар хавар тоглодог байсан баг. Тэгэхээр энэ өрн хавар золгож одоо угтах могоо жил ирж байгааг ерөөн бэлэгдээд бас нэг энэ хил хуур хөгжмийн нуман хуурын цоглогон дээр хил хуур хулсан хуурын татлагаар хөгөгшгээр энэ үзэгч олондоо одоо сэтгэлийн амар амгалан тайвширлыг олгосон баха гэж. За нэрээ үнэхээр тэгсэн баха тэгээд. Би ингээ сая таныг үзэж суухдаа одоо сайхан хөгжим тэр хөгжим бол угаасаа ингээл над их олон гоё мэдрүүлэлтэй л дээ. Энэ студиэсээ гараал зүгээр ингээл хөдөөхөр очиод тэгснэ гинт та ингээл баг одоо тоглонгоо бүжээд эхлүүдээ тэгээд биелээд эхлэхээр нь ч одоо битээр бүрэгдөө юу вэ гэж яриад. Шууны тийм хөдөлгөөн гарч ирж байгаа. Тэгээд ингээд гинт таныг харсан чинь өмсөө хувцсан хүртлээ тийм эртний зан үйл ингээ бүгдээрээ шингэсэн юм шиг харагдаад утга учир нь юу илээ гэж бодлоо. Тийм. Хувцсны маань хувьд бол би 2024 он буюу өнгөрсөн одоо энэ луу жилдээ би Узбекистан улсад зохион байгуулагддаг ЮНЕСКО-гийн ивэлдор зохион байгуулагддаг дэлхийн нийт 80 орны оролцогчтой мэргэжлийн хөгжимчдийн фестивалд Shark Tarnalre буюу Дорны аялгаа гэдэг нэртэй одоо тэрхүү олон улсын тэмцээнд явах болоод тэгээд тэр тэмцээндээ би гол нь өөрийн ийм ондоо байдлыг гэхдээ бас ийм шин содон одоо бид нэр дан дээлийн өмсөд гарахад бол тэр Регстан гэдэг цогцлбор нь маш том одоо Доглон төмөр хааны барьж байгуулсан гэж ярьдаг. Тэр Монгол хаадаас бас угшилтай тэр маш том юм соёлын биет өв байгаа. Тэн дээр бол би урдны жилүүдийн бичлэгийг харахад ингээд маш том тайцтай. Зүгээр ийм тал нутг шиг ийм томоо тайцтай. Тэгээд тэн дээр би илүү ийм ганцаараа оролцож байгаа учраас том харагдах хэвээр тэ Монгол хүн чинь бас нэг ийм одоо тэ өөрийнхөө баатлаг сүрлэг тэр жавхаалаг байдлыг илэрхийлэх хэвээр мөн нөгөөтэйгүр бүргэд шувуу, шонхор шувууны ч юм уу тэ Монголын жигүүртэн шувуудын тэр тусмаа энэ махчин дайчин шууны энэ дүр дүрслэгийг гаргаж энэ хүү хувцсыг бол энэ Монгол хүн нүвийн энгийн дүр тутмын язгуур одоо Монгол язгуур Монгол дээлээ дүр тутмын Монгол дээл дээрээ одоо өөрөө сэтгэж ингэж гаргаж ирсэн.